бид нар 26 оныхон төсөвтэй холбоотой хилцүүлгийг хийлээ. Тэгээ одоо энэ жил бол хилцүүлэг 5 удаа яв. 5 үе шаттай болсон гэж ойлгож байгаа. Тэгээ зөөр яг хуу нэг зүйлийг өөрийнхөө асуултынхаа өмнө заавал хэлье гэж бодсон. Эдийн засгийн байнгын орон дээр өнөөдөр ингээл бид нар дандаа л ажил ярьж штэ. Тэгэл тэгэнгүүт яг дундуур нь ороод нэг зарим одоо залуу гүшүүд маань айгүй ус төржөөд байгаа нь ерөөсөө нэг тийм онцгүй байна. Урд өмнө байнгын оруудууд хитгэн гишүүдтэй хуралдаад л байдаг л байсан шүү дээ. Тэгэл өнөөдөр нэг нам нэг асуудалтай харагдангуут л дэвсэж орж ирээл ингээл ядаж штэ залуучууд арай өөр байвал зүгээр юм шиг. Тэгээ энэ дээр цаашдаа бүгдээрээ талдаа анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. За одоо бас бид нар тэгэл их чухал зүйлийн талаар ярьж штэ. 475 сая долларын 1.7 их 80-гээ сая очроод гэж хэллээ. Яг энэ зээлийн доторх агуулгууд нь ямар байгаа юм бэ гэдгийг ингээл ярьж байна. Бас л чухал сэдв шүү дээ. Тэгэл байхгүй л ахын зарим гişүүд. Тэгэд энэ дээр яг өмнө нь эдийн засгийн байнгын орооны хурал дээр асуулт саналуудаа авчихсан байсан учраас тэгээ цаашаа нэлээл ухаал харах юм боломж бүрдлээ л дээ. Тэгээ хүнсүтэй аж ахуйн яамныхан байна уу? За энэ Монгол Улсын 3 дахь асуудал нь энэ Азийн хөгжлийн банк орон дах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх 20 сая доллар тавигдсан байгаа байхгүй юу? За энэ дотор нь яг юу байгаа юм бэ гэд цаг байсан юм чи мэдээж харжаа. Хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн ур чадварыг л хөгжүүлнэ гэж оржээ. Ухаалаг технологи, инновацийг нэвтрүүлэх мэрэгжлийн болон техникийн боловсролын төрөлжсөн жишг сургалт нэтэр. Тэгээ тэр яамнаас хүн байна уу? Энэ 20 сая долларын задаргааг асуумаар ах юм байна уу? Тэгээ одоо байхгүй бол яаж дэмжих юм? Яагаад зөвхөн хөдөө аж ахуйн яам дээр яг энэ агуулга дээр нь 20 сая доллар тавьсан юм? Өөр бусад газрууд нь яатсан юм? Шууд боловсролынхаа салбар гэж тавьбал яадаг юм ер нь? За эрүүл яг энэ ерөнхий зээлийн гэрээний задаргаан дээр эрүүл мэндийн яамн дээр бол хэлэх зүйл байхгүй. Угаасаа түрүүний удаа нэлээд судалгаатай байгааг нь харсан. Боловсролын яам дээр бол тэгэл лувсан жамсгчууны л саналыг дагчмаар ах юм. Судалгаа нь байна шүү дээ. Ийм саналтай байна. Тэгээд юун дээр хөдөө аж ахуйн яамны холбогдох мэргэжилтнээс энэ 20 сая долларын задаргааг л асуучмаар ах юм. Нэг политехник коллеж баримтлагч гэсэн байх шүү байх юм. За буяагийн толго шүү. Хариулт. Сангийн яам хариулраа 2 номер. За уянгаа гишүүний асуултанд хариулъя. Боловсролын яам бас чаргал. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбарт хүний нөөцийн дутагдлыг арилгах чиглэлээр боловсролын салбарт хэрэгжих ийм төлөвлөлт хийгдсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол хамгийн их хүний нөөцийн дутагдал хөдөө аж ахуйн салбар, тэр тусмаа хөдөө аж ахуйн салбар өөрөө хамгийн их хүний нөөцийг шингээдэг тийм салбар. Тэгээ богино хугацааны сургалтуудыг хийх, тэнд шаардлагатай байгаа дадлагын баазыг бэлтгэх, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоногдох энэ мэрэгжлийн болон политехникийн коллежийн энэ үйл ажиллагаа дэд үтцийг сайжруулах энэ чиглэлээр явагдаж байгаа. Тэгээ өөрөөр хэлэх юм бол хөдөө аж ахуйн салбар тэргүүлэх чиглэл тэр дотроо байршлын хувьд бол төвийн бүсийг одоо голчилж төлхөө анхаарч хөгжүүлэхээр тусгасан ийм төсөл байгаа. За задаргаа асуусан байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ төвийн бүст политехник коллежийг одоо хөгжүүлэх, дэд үтцийг барих, дадлагын баазуудыг барих, за хөдөө аж ахуйн ажиллах хүчний сургалтын хөтөлбөрийг сайжруулах, хүний нөөцийн эрэлт нийлүүлэлтийн дүн шинжилгээнд дээр үндэслэн үйл ажиллагааг бэхжүүлэх гэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн байгаа. Болдын уян гишүүн тодруулсан. Боловсролын яам дээрх төсөл гэж ойлголоо. Яг энэ политехник коллеж бий болгоно нэтэр гэсэн нэг том яг зорилттой ажлууд байсан учраас задаргааг нь харахыг хүссэн. Тэгэхээр энийг бичгээр ирүүлэхийг хүсье.